хэлээд шээ. Та тууцаа хуралдуулчих. Би дараа нь тамга дараад гар үсэг зурчих гүцээ. Өнөөдөр ажил хэдэн залуучууд нэг кино хийсэн юм байна л да. Тэрийг би дэмжсэн. Тэгээд тэрнээ өнөөдөр харчаад баталчаад өнөөдөр за тэд нар удахгүй нээлттэй хийх гээд байгаа юм байна. За яарч вэ хөөе. Бид дундуур таслаа дээ. Эсвэл нэг хүмүүсийн яри эсвэл та бид залгаад дээ мэдөө. За гүцээ. Тэр код модоо надаас суу. За эргээ бид энэ хүүхдүүдийн хийсэн киног нэг хараадах. За 2 3 кино хийшүү энэ жил манайх нэг түүхэн болоо. За би дараа нь тэр чам тухтаа ярэ. Би ярихгүй чи тэр продюсертай холбогд. Би цаадах чаргална. Үгүй би чамайг орхиж явахгүй. Чи намайг орхиж явах хэрэгтэй. Цаадах чинь чирэг төрөг мөчлөн. Үгүй би чамайг орхиж явж чадахгүй. Би шанд хайртай. Нэрнэ. Тийм ээ. Би чамд үргэлж хайртай байсан. Чи цаадах хэрэгтэй шүү дээ. Бано. Яасан хэцүү юм бэ та нар чинь кино үзүүлээд гэлтэй намайг. Гэхдээ энэ залуучуудын киноныг үзээд юунд хөрөнгө оруулалт хийснээр би нэг хараадах юм. Үчи анги сонсч бай. Энэ хүүхдүүд киногоо надад бүтэн үзүүлэх гээд байна. Хийсэн юм уу үзүүлэх гээд байна. Ойлгож байна уу? Чи тэр продюсертай хандаад яар. За ёо. За. Эргээд залгая. Үчи. Хоёр энд байна уу? Миний төрдөг машингаас хэн ч амд гардгүй юм да. Та бид хоёрыг мөчөж алнаа. Ямар зовлонтой юм бэ та нар ч биш. Гэхдээ залуучууд кино хийгээд надад харуулж ийн би хичнээн хэлдэг юм бэ энэ чинь. Өдрийн киноныг үзчихээ тэгээд асуудлыг дараа шийдэл та. Ямар хэцүү юм бэ та нар чинь. Би харин хэлээд байна. За яг уу эргэжил. За эргэжил бол нийгмийн хариуцлага хүрээнд за тэгээ кино дэмжиж, шоу энтертайнментууд дэмжиж, томоохон компаниуд дэмжиж байна. Ойлгож байна уу? Дэмжиж. Чи бодлоо ард түмэн залуучуудын үзэж байгаа юмыг дэмжиж байгаа компаниудын нэр хүндийн зах зээл чи өсөж байна. Тийм ээ. За тэгэхээр би ингэж бодож байна. Чи анги сонсч. Би үрийн залуучдаараа хөөрчлөө. Эдрийг би бас ястаа гой кино байна. Тэгэхээр ингэ. Би эдгээр зориулаад бүр дараагийн түүх киногийн дэмжиж гэж бодож байна. Эдгээр чи нэг баатар болоод тоглоод ууг нь айтаа санагдаад байгаа байхгүй юу? Тэ. Ямар ч үсэн энэ залуучуудаа оруулаад тоглоулахад надад бол гайхалтай сайхан санагдсан гэдэгт би итгэлтэй байна. За, ямар гэхдээ энэ юу яаж байна? Арай бас хөнгөдөөд байна. Эдний оронд хуучны нэг ахмадууд байна, тийм ээ? Нэг алтан үе. За одоо юу гэдэг нэг төрийн хайр хишиг хүрдсэн хүмүүс гараад ирэл бас ард түмэн баярлан да. Гараад ирэхэд жаргалсаа хөрөвдөр. Ястагай. За ийм юм бид ард түмэн хүлээгээд байгаа байхгүй юу? Гараад ирэхэд даалгатай шиштэй. За. Ардгийн энтэн чи надад үннийг өчг. Миний хааны харавсан энэ сум чинийх мөн үү? Мөн миний сум. За боли энэ арай алан хятантай байна манайхаа. Айгуу наад чинь толгойг нь дасчих штэ хасар чинь наадах. Тэгэхээр би юу гэж залуучуудад боломжийг олгоё гэж бодож байна. Эргээд тэр сайхан залууч одоо эдгээр чи түүхэн кинод хангалттай тоглолцоо. Ирж яваа цаг залуучуудаа тоглоулъя. Тэдэрт итгэл найдвар өгье. Тэ. Энэ залуучуудаа тодорхой хэмжээний мөнгөний гараад ихтэй надад нэг юм байна. Юу гэхээр миний хувьд бол асуудлыг тийм хурдхан шийдэх хэрэгтэй. Халаан хятан гараад удаад. За энэ арай удаж байна. Энэ бас арай хурдан байна. Энэ арай хурдан байна. Дэндүү. За тэгээд яг надад бол хой нэг юм хэлчихье. Энэ одоо продюсерийн нэрэн дээр миний нэр байхгүй байгаа байхгүй юу? Ерөнхий продюсер гэдэг нэр алга. Наадгаа бол наад киногоо буцаа.
Юу хөө зүгээр наадах чинь болохгүй. Тэгээ би яг хоо болж байна. Мөнгө төгрөг гаргая. Гэтэ би чам нэг юм хэлье заяа. Гэхдээ энэ залуучуудыг дэмжиж болж байна. Нэг нууц юм байна. Юу вэ гэхээр одоо жинхэнэ бааtruуд чи эмчнэр болцсон шүү дээ. Өнөөдөр одоо эмчнэр энэ цар тахлын үед хэн бэ? Эмчнэр. Тэдэрт хэн мөхийн ёсолж байна эмчнэр. Ододч бай хинч бай мөнгөдөөч хинч бай эмчнэраас амь насаа гуйж байна авраач гэж гуйж байна хүсэл тавьж байна. Тэр эмчнэр гэдэг бол жинхэнэ бааtruуд. Тэр эмчнэрийн тухай кино үед хамаалга би мөнгө үгээ. Хамаалга хэдэн сериалч байсан одоо. Гаргая. Хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа олон компаниуд байна. За тэгэхээр цаг энэ залуучдыг би дэмжиж. Ямар ч өсөө ямар гоё мэдрэмжтэй залуучууд вэ. Энийг чинь би дэмжинэ гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ би юу яаж чинь энэ сайхан цагаан сэтгэлтэй цагаан халаатай энэ хүмүүс төр миний цалбуур ээж нэмэгчүүл аа. Мо ээж минь оруулж надад бол их таата санагдан да. Би ой төр миний ээж иви өөрхөдөө ядрах үү те миний муу ээж. Ер нь киноч бас их ажил да. Тэгээд ээж минь ядраад энэ тэрэг гэвэл бас настай хүн юм да муу ээж минь. Яа гэхдээ бодъё. Ер нь хооч ачцээд хэрэгтэй юм да. Ээж ер нь тоглуулсан дээр юм байна. Миний хувьд би ээжийг тоглуулчихсаа гэж би бодож байна. Тэ. Тэгэхээр миний ээжийн цалингаа тусна. Вай ямар гоор хийм бэ мó ээж минь аа. Тэгэхээр миний ээжийн цалингаа тусна заяа. Бас нэг төсөв оруулах хэрэгтэй. Тэ. Би одоо чи миний ярьж байгаа үг мөрийг бичиж ав. За, ээж минь ороод тоглолцоод хаяа. Яг үннийг хэлгээд заяа. Энэ залуучуудыг дэмжиж хамаалга. Заяа. Би үнэхээр дэмжиж гэж бодож байна. Би дэмжин. Ажгаар нийт ч одоо ямар зовлонтой юм бэ? Зовлонтой юм бэ? Тэгэхээр ингээ миний хувьд заяа. Энэ киногоо олон анги сериал болгоод монголчуудад эмчнэрийнхээ туулсан замыг үзүүлэхээр тийм сайхан кино болгоё. Заяа. За тэгээд ингээ нэг тийм уйлаа нулимсаар дуусгаад хэрэггүй тийм бүжиг наадмаар дуусгах хэрэгтэй. Монголчуудын ирээдүй сайхан байгаа. Эмчнэр маань хажууд байна. Их орон маань байна. Ээж марууда. Энэ ямар мэдрэмжтэй бэ? Тагтай мэдрэмжтэй залуучууд юм аа.